Тэгэхээр өнөөдөр бид нар маш чухал хууль болох нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тэгэхээр энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад ажлын хэсэг болоод байнгын орооноос бас тодруулах зүйл байгаамаа. Тэгэхээр Монгол улсын хүн амын талаас доошгүй хувь нь амьдарч байгаа мөн одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 60-аас 70% одоо энэ нийслэлд байгаа аж ахуй нэгжүүд бүрдүүлдэг. Тэгэхээр өнөөдөр энэ нийслэлд тулгамдж байгаа асуудлуудаа шийдвэрлэхдээ эдийн засгийн болоод одоо хууль эрх зүйн асуудлыг тодорхой болгох шаардлагын үүднээс энэ хуулийн төсөл боловсруулагдсан гэж үзэж байгаамаа. Тийм учраас энэ хуулийг бид нар бол маш одоо нягт нямбай боловсруулж ингэж хийх ёстой. Тэгээд ер нь бол гишүүд хэлж гэн иргэдийн эрүүл аюулгүй орчин мөн одоо зам замын төвжирэл хүүхдийн тоглоомын талбай одоо цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж агаар хөрсний бохирдол гэдэг энэ шийдвэрлэх олон асуудалд иргэдийн оролцоог хангах иргэдээ одоо мэдээлэлээр хангах талаар тодорхой одоо саналууд орсон байгаа юу? Энэ талаар тусгагдсан зүйлээ бас нэг тодорхой хариулж өгөөч. Түрүүний бас асуусан асуултан дээр би тодорхой хариулт аваагүй учраас дахиж асууж байна. За нөгөө талаар энэ хуулийн төслийн 9-1-т нийслэл хот нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан дүрмтэй байна гэж орж ирсэн байгаа. Тэгэхээр нийслэлийн дүрмд бол нийслэлийн иргэдтэй хамааралтай ийм иргэдийнхээ оролцоог хангасан олон үйл ажиллагаанууд байдаг. Тэгэхээр энэ дүрмийг батлахын өмнө одоо иргэдээс санал одоо тусгасан байгаа юу? Ер нь энэ дүрмийн батлахдаа яаж одоо боловсруулна гэж бодож байгаа вэ? Энэ тал дээр нэг тодруулж хэлж өгөөч. Баярлалаа. За төрийн байгуулалтын байнгын орооны дарга эрх мэгшин Жамингийн Монголд хариулна. За манай саран чимэг гишүүний энэ асууж байгаа зүйл бас түрүүн ганц хоёр гишүүний асуултад давхцаж байна. Тэгэхээр энэ ажлын хэсгийн 7 дугаар санал байгаа 8-3-14 нийслэлийн нутаг дэвсгэрдэх дархан цаазт болон байгалийн зохицлоор нөөц дурсгалт газрыг иргэд аялах амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах хамгаалах төсөл арга хэмжээ гэсэн ийм одоо авч хэрэгжүүлнэ гэсэн ийм заалт орж ирж байгаа. За нөгөө талаараа бас түрүүн гишүүд яриад байна лээ. Энэ 6-гийн 5 дээр байгаа. Хотын төлөвт барилгачлалтын ноорм дүрм заасан хүн амын нэгтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж барихаас бусад зориултаар шинээр газар эзэмших, ашиглах эрх барилга байгууламж барих зөвшөөрөл олохгүй гэсэн ийм зохицуулт орж ирж байгаа. Ийм сайн одоо өмнө нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд байгаагүй яг энэ цаг үед нь хэрэгтэй иргэдийн хүсэж байгаа ийм зохицуултууд бол энэ дээр орж ирсэн. За энэ 9-1-тэй холбоотой тэр хуулиар зохицуулаагүй асуудлыг нийслэлийн хотын дүрмээр зохицуулж болно. Иргэдийн хурал батлана гэсэн энэ асуултанд би ажлын хэсгийн гишүүн нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Батөсгөлн дарга хариулах нь зөв болоо гэж бодож байгаа. Ажлын хэсэг өнөөдөр улсын хурлын шуулганы танхимд орж ирсэн байна. Тэгэхээр ажлын хэсэг бол бас мэдээлэл техник арга зүйн зөвлөгөөгөөр одоо хангах үүрэгтэй учраас ажлын хэсгээс хариулуулж өгнө. Ган зүрэг багш. 88 ажлын хэсгийн гишүүн. Саран чимэг гишүүний асуултанд хариулъя. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл байнгын хорон төрийн байгуулалтын байнгын хороноор хилцсэн. За энэ дээр бол нийслэл 9-р зүйл төслийн 9-р зүйлд байсан хотын дүрм гэд нэлээдгүй одоо задаргаатай яг одоо саран чимэг гишүүний асууж байгаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бусад одоо иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах энэ одоо нөхцөлийг бол 9-2 дээр бол нэлээдгүй задлж за анх төсөл дээр бол 28 төрлийн бас чиглэлийг тусгах чиглэлээр бол тусч оруулсан. За байнгын хорооны гишүүдийн саналаар бол энээс ч одоо илүү зохицуулах юм боломжтой юм а гэдэг утгаараа бол шинчилж за төслийн 9-р зүйл дээр бол хуулиар тусгаалan зохицуулаагүй одоо нийслэл хотын асуудлыг бол дүрмээр одоо зохицуулж болох юм а гэсэн ийм одоо зохицуултыг орсноор бол 9-р зүйл 3 одоо зохицуулттайгаар хэсэгтэйгээр одоо чуулганд танилцуулагдж байна. За саран чимэг гишүүний минут тодруулъя.
Тэгэхээр өнөөдөр бид нар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг одоо анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулж миний гол онцолж байгаа зүйл ер нь бол цаашдаа энэ нийслэлийн иргэдийн оролцоог яаж хангах вэ? Ялангуяа одоо энэ нийслэл хотын нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурдлаас баталсан дүрмтэй байна гэдэг байгаа тий. Тэгэхээр энэ дүрм дээрээ иргэдийн оролцоог өмнө нь баталгаасаа өмнө яаж одоо санал асуулга оруулж өгсөн бэ? Нөгөө талаар бол энэ иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд тэндээс одоо энэ иргэдийнхээ оролцоог яаж хангах тал дээр одоо тодорхой саналууд оруулсан уу гэдэг дээр асуугаад байгаа. Аян 3. За ганц зэрэг хүч. Аян 3. 81 юм байна. За 81. За Санчим гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол манай энэ үндсэн хууль за нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн ерөнхий гол санаа бол иргэдийг орон нутгийг удирдах үйл хэрэгт оролцуулах, шууд болон төлөөллийн зарчмаар оролцуулах энэ механизмыг л яаж хангах вэ гэдэг энд нэлээд түлхүү чиглэж байгаа юм хуулиуд л да. Тэгээ энэ хуулиудын үргэлжил болоод нийслэл Улаанбаатар хотын хууль нэлээд төсөл орж ирж байгаа. Тэгэхээр тодорхой асуудлаар жишээлх юм бол нийслэл хотын төлөвлөлтийн асуудлаар жишээлх юм бол нийслэл хотын одоо дүрм тэгээд тодорхой нийгмийн харилцааг зохицуулсан ийм асуудлаар иргэдийг яаж оролцуулах вэ гэдэг юм. Тэгэхээр нэг талаас бол иргэн өөрөө санаачлаад оролцох тэр эрх боломжууд бол нутаг дэвсгэрийн нэгжийн хууль энэ хуулийн 31-р зүйл дээр маш тодорхой заасан байна. Нэг удаагийн шийдвэр санаачлах, асуудал санаачлах, хэмжээний акт санаачлах гэд энэ заалтууд орцсон байж байгаа. Тэгэхээр энэ механизмууд бол нэгдүгээр үйлчлэнэ гэж ингэж харж байгаа. Хоёрдугаарт бол юу гэхээр энэ захиргааны хэмжээний акт мөн удаан хугацаанд одоо хэрэгжих энэ төлөвлөлтийг батлахад одоо захиргааны шийдвэрийг батлахад иргэдийг оролцуулах тэр механизмыг хангах захиргааны үүрэг юу байх юм бэ гэдэг ийм асуудал байна. Тэгэхээр энэ дээр бол захиргааны ерөнхий хуулийн бас механизмууд энэ нийслэл Улаанбаатар хотын хуультай давхар хамтдаа хэрэгжинэ гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас ажлын хэсэг байнгын хорон дээр захиргааны ерөнхий хуулийн 61-62 гэсэн энэ зүйлүүдийг нэгдүгээр тодтогч байгаа. Хоёрдугаар нэгжийн хуулийн 31-р зүйлийг мөн тодтогч байгаа. Нэг ийм зүйлүүд байгаа юм аа. Ер нь бол дүрмтэй холбоотой асуудлаар бол бид нөгөө талаасаа бол юу гэж харсан бэ гэхээр ингэж тоочход За одоо эрхэм гишүүнд олон дөржийн дотгосрон